Маш онцгой дугаар ярихаар бэлдсэн байна. Elisa Clubs гэдэг нэртэй охинд тохиолдсон 1993 онд болж өнгөрсөн ч гэсэн өнөөдрийг хүртэл Италид ер нь дуйлаан таарсан хэвээрл байдаг хэргийг ярихаар бэлтгэлээ. Ер нь ийм их детальтай урт хүнд хэрэг яриаггүй нэлээд унтсан байна. Тэгээд олон юм нөхрөхгүйгээр яг үндсэн хэрэг рүү оръё. Та нар маань уламжлалт ёсороо суугаад дэмжиж subscribe, comment, like битгий мартаарай. 1977 оны 1 сарын 21-ний өдөр Итали улсын Потенца гэдэг энэ газар Elisa Clubs охин Антонио болон Филоменагийн хосын 3 дахь хүүхэд болон мэндэлжээ. Элисагийн хувьд бол дээрээ Жилдо, за дээрээс нь Лучано гээд хоёр ахтай. За шингийн хувьд бол маш тайван, сайхан сэтгэлтэй. Нилийн эерэг хүнээс ямар нэгэн муу зүйл олж хардаггүй, хүнийг үргэлж зөвтгөж сайнаар ярьж явдаг ийм охин. Ойр дотныхоо хүмүүс ундаас ер нь Элиса охин ах Жилдо, аав Сайна Анжелика гуравтайгаа маш дотн байдаг. За бүгдээрээ ер нь дугаарын хамгийн чухал хэсэг рүүгээ орох гэж байна. Энэ хэсэг бол 1993 оны 9 сарын 12-ны өдөр Элиса охины гэр бүл яг ямар төлөвлөгөөтэй байсан бэ гэхээр бүтэн сайн байсан энэ өдөр. Тэм учраас Элиса охин бол сүм орж цуглаанд оролцох ёстой байсан. Харин гэр бүл нь бол Потенца хотоос жоохон гадаа байдаг хөдөө гэж хэлж болно. Тийм газар хамаад эдэ очиж бөөнөрөө өдрийн хоол идэцгээе гэж төлөвлөсөн байсан юм байна. За гэхдээ Элиса охин сүм орох ёстой учраас ээж аавдаа араас чинь очиё, Жилдо ах настай үлдчих гэд хэлсэн. Тийм учраас аав Антонио, ээж Филомена, өөр нэг ах Лучано 3 төрүүлээд хамаатнуудынхаа гэрлөө яваад өгсөн. Харин Потенца хотын төвд гэртээ Элиса охин ах Жилдотойгоо хамт үлдсэн ба. Элиса гэрээсээ гарахаас өмнө Жилдо ахтай хэлсэн гинэ би гараад Ильяна гэд найзтайгаа уулзчаад тэгээд Ильянатай хамтдаа энэ зурган дээр харагдаж байгаа улаан тэмдэглэгээтэй сүм, энэ сүм рүү явж цуглаанд оролцоод удахгүй хүрээд ирье гэд гарсан. За ингээд гэртээ Жилдо үлдээд мэдээж хэрэг охин дүүгээ хүлээж исэн. За тэгээд эренгүүт нь дүүгээ аваад ээж аав руугаа хамаатны ах руугаа хөдөө явж өдрийн хоол идэх төлөвлөгөөтэй байжээ. За тэгээ ахтай энэ юмнуудаа хэлчээд Элиса хуцхунраа өмсөд бэлдээд гэрээсээ 11 цаг 30 минутанд гарсан. Сүм бол гэрээс нь 7 минутын зайд байдаг. Алхаад бол 7 минут яваал очино. Тийм учраас өөр амар ойрхон гэсэн үг. За тэгээд яг 1 цагийн дараа буюу 12 цаг 30 минутанд гэрийнх нь хаалгыг хонхыг нь хүн дарсан. Тэгээ Жилдо заашгүй Элиса ирчлээ гэж бодоод хаалгаа онгойлготол Элисагийн найз Ильяна гээд нөгөө охин зогсож исэн. Тэгээ Жилдо Элиса яасан бол гэдгсэн чинь би гэртээ ирсэн юм ах гэд бодсон гэд тайлбарсан гинэ. Тэгээд хоёр хамтдаа явсан бидтэй гэд Жилдо найзаас нь асуусан чинь найз нь Элиса бит хоёр хамт сүм орсон. Гэхдээ сүмээс гарч байхад амар олон хүмүүс шахталцаад бужигнаан дунд би биенээсээ төөрчлөө. Тийм болохоор Элиса гэртээ хүрээд ирсэн юм болов гэж бодоод би ирсэн юм гэд хэлсэн гинэ. Тэгээ ах нь амар гайхаад амар жижигхэн хотын төөрөх юусоо нөхцөл боломж байхгүй. Бүх юм мэдж байгаа хүмүүс ягаад би биенээсээ салсан болоо гэж гайхаад Элисагийн хайсан гинэ. Тэр сүмийн дээр аваар хотын төвийн талбай бүх газруудаар хайсан чинь Элиса юусоо олдохгүй байсан. Сүүлдээ Ильяна гэдэг найзынхаа санаа бүр амар зовоод ахт нь яг бүх үнэнгээ хэлсэн. Яасан бэ гэхээр огтуд 11 цаг 30 минут биш 12 цаг 30 минутанд хотын төвийн талбай дээр сүмтэй ойрхон уулзцгаая гэж тохирсон. Гэхдээ Элиса охин гэрээсээ 11:30 гэж гарсан шалтгаан нь нэг эрэгтэй хүнтэй уулзах ёстой гэж Ильянад хэлсэн ба. За ингээд Ильяна эрэгтэй хүнтэй уулз дуусчаад цагийн дараа 12:30 гээд надтай талбай дээр уулзах ёстой байсан юм аа. Гэхдээ Элиса ирээгүй учраас би гэрлөө нь очиж хайхаар явсан гэж ахт нь тайлбарласан. Ямар эрэгтэй хүнтэй уулзна гэсэн бэ гэсэн Данило Рестиво гэж хэлсэн.
За энэ Данило Рестиво гэдэг хүнийг Жилдо ах нь таньдаг. Данило Рестиво Итали улсын Сицили арлын Эриче гэдэг нэртэй уулан дээр байрладаг жижигхэн тосгонд 1972 оны 9 сарын уучлаарай. 1972 оны 4 сарын 3-ны өдөр Маурицио болон Мария Роса гэх хосын том хүү болон мэндэлсэн дороо нэг эмэгтэй дүүтэй юм байна. За ер нь бол хүүхэд наснаас нь эхлээд бүгдээрээ ярилцгаая. Хүүхэд байхдаа маш өвөрмөц хүүхэд байсан. Нэлийн бусдаас өөр нэг тийм хүүхдүүд байдаг штэ шал өөр зан характертай. Тийм хүүхэд байсан. Тэрийг нь бол ингээ хамаатан цаатан гэр бүлийнх нь ойр тойрны бүх хүмүүс мэддэг. За гээс нэг юм сануулга хатах юм манайхаа. Би ингээд нэг Сицили руу явсан аялын улааг хийсэн штэ. Тэрэн дээр Трапани гэдэг хотод явж байгаа Эриче гэдэг уулан дээр байдаг нууц дээр үеийн жижигхэн тосгоныг үзлээ гэд ярьж исэн. Тэгээд яг энэ Эриче гэдэг тосгоноос Данило Рестивогийн гэр бүл гаралтай энэ залуу энд төрсөн. За ингээд 1980 оны үед гэтээ надаа ингээд Эриче гингүүд нь биш үү ингээд та нарт хэлмээр санагдаад тэнд очисон гэдгээ. За 1980 оны үед энэ Рестивогийн аав нь Потенца гэдэг хотын Төв намын сангийн захирлаар нь томилогдож ирсэн. Ерөнхийдөө гэр бүлээрээ хамаатан садмуудаараа ер нь нэлийн мөнгөтэй боломжийн амьдралтай юм байна. За тэгээд юугаарч бүр дотод гуцаагүй айгуу дэм тансаг хангалуун өссөн энэ Данило Рестиво дараа нэг эмэгтэйдүүтэй. Гэхдээ ер нь багаас амар юм сонин үйлдэлүүд хийдэг байсан. Хамгийн ихнийх нь сургууль дээрээ багш нар нь хичээл орж байгаа Данило ингээд Рестиво багш нартай бүр ингээд амар олон удаа 0-0 гэж гуйдаг гэсэн. Тэгээ бүр байнга ингээд 0-д байждаг. Тэгээ нэг удаа багш нь 0 гингүүт нь гаргаад ангийнх нь өөр нэг хүүхдийг хойноос нь дагааж очоод юу хийж байгааг нь шалгачаад иргээ явуулсан баг. Тэгээ тэр хүүхэд араас нь дагааж яваад энэ Рестивог яг юу хийгээд байгааг нь ажиглаад нэлийн удаан хүлээсэн. Тэгсэн чинь 0 руу орж байгаа эмэгтэй хүүхдүүдийг хэрхэн 0-д бицж байгааг нь хардаг. Тийм юм хийгээ байждаг. Тэгээд тэр охтуудынхаа нэрс юуг нь харсан яасан эснэ бүгднийг ингээд листэн дээр цаасан дээр ингээд халааснаа бэлэн хийж авч яваа бичээ тэмдэглэж идэг. Тэгээд тэр охтуудтайгаа би одоо ингээд үерхмээр байна гэд ингээд тэрийгэ тайлбарлаа бичсэн. За ингээд энэ юм нь бүр багш нарыг энэ ангийнхны хүүхдүүдийг тэгээ гэр бүлийг бүр ингээд цочролд оруулсан амар санагдсан гэсэн. Гэтэ бүр энээс гаж зүйл хийсэн байсан. Тэр нь болохоор 14 наснда энэ Рестиво за одоо бүгдээрээ энийг Рестиво гэд яриад хэлээд явчих. Рестиво үеэлүүдтэй аюу ойрхон амьдардаг байсан. Энэ гэр бүл нь одоо хамаатнуудтай нэг гудамжинд амьдардаг. Тийм болохоор сургуулаа тараад ингээд гэрлүүгөө явж байхдаа өөрийнхөө үеэл 12 настай Соня, 10 настай Анжела энтерт ингээ байнга таардаг. Гэхдээ энэ хоёр үеэл нь ерөөсөө өөртөө найзалдаггүй байсан гэсэн. Яагаад вэ гэсэн чинь одоо зоржиг сонин юмнууд ярьдаг, хийдэг. Тэгээд энгийн биш болохоор ингээ найзалдаггүй байсан гэсэн. За тэгээд 12 настай Соня гэдэг эмэгтэй үеэлээ хичээлнэлээ тарангуут ингээ дагаал гэрлүүгөө явцдаг. Тэгээ ард нь байгаа ингээ дагаа явждаг. Тэрийг нь бүр ингээ нөгөө Соня нь мэддэг болсон. Тэгээ өдөр алган Сониагаас ингээд тэр гудамжаар ингээд явж байхдаа асуудаг гэсэн. Би чамд ингээд нууц газар үзүүлээ. Чи намайг дагаа явчих гээд айгүй хятгадаг гэсэн гинэ Рестиво. Тэгээ Соня болохоор чи юу яриад амаа би чамтай явахгүй гэж дандаа тэгдэг. Тэгээ Соня бол ингээд амар сэргэлээ охин. Тэгээ нэг өдөр бас дахиад тэгж асуунгууд нь нөгөө Соня ч ингээд хэлсэн гинэ. За би бол чамтай хойлох явахгүй гэхдээ Анжелаг дагуулаа явчих гээд ингээд 10 настай нөгөө үеэлээ дуудаад гуруулаа хамт явхаар болсон. За гисэн чинь Данило Рестиво тэр хоёрын гарыг нь хүлээд нүдийг нь боожиж авч явах хэрэгтэй. Тэгвэл та хоёр ингээд очиж болохгүй тийшээ гээд. Тэгээ энэ хоёр бас үгэнд нь ороод гараа боолгуулад тэгээ нүдээ боолгуулад явсан. Гэтэ нүдээ боохт нь Соня угаасаа ингээд Рестивог амир сонин гэдгийг мэддэг болохоор итгэж чадахгүй. Хүчээрээ нүдээ чангалаад тэгээ ингээд нөгөө боолт нь арай нэг жоохон сул орогдоод за тэгээд ингээд
Болтны цаана юу болж байгааг нь харж болж исэн гэсэн. Соня ингээд тэр хоёр Данило Рестивог дагаж яваад нэг газар очиод тэр хоёрыг суулгасан гэж байгаа юм. За сандал дээр. Дээс суугаад байжсэн чинь ингээ харангууд Соняг болтороо харж яхад нь Рестиво цүнхнээсээ хутаг гаргаж ирсэн гэсэн. Хутаг гаргаж ирээ тойрч яваад Анжелогийн сууж байгаа сандалны ард очиод Анжелогийн үснээс нь одоо зулгаагаад толгойг нь хоош нь татсан. Тэгээд тэр хоорондоо Анжело жоохон ингээ ойрлсон ч хоолонд нь утгаа тулгаа зүсэж эхэлсэн ба. За энийг Соня бүр ингээд нөгөө боолтныхоо цаанаас хараад шууд боолтоо татаж аваад амар хүчтэй ингээд эсэргүүцээд түлхэж эхэлсэн. Рестивог за ингээ Анжело ойрлоод бас 10 настай хөлт гэдэг чинь жоохон штэ ойрлоод уйлаад тэр хоёр ингээд гүйсэн чинь контейнер дотор ороод ирсэн. Тэр контейнерыг нь ядж хахад тэр хоёр Рестивогоос төрүүлж гарч дагуу Рестиво гаднаас нь түгжээ тэр хоёрыг дотор нь үлдээгээд шүлөөрөө цогтцсон. За ингээ Анжело 10 настай, Соня 12 настай хоёр хүүхэд ингээд контейнерт нэг нь хоолоогоо зүсүүлсэн, гараа болгоцсон, орилоод дотор нь ингээд балбаад тусламж гуугаад үлдсэн маань. Хэсэг хугацааны дараа нөгөө Данило Рестиво ч буцаад хүрээд ирсэн. Тэгэд энэ тадлаар ерөөсөө хүнд ч хэлж болохгүй шүү. Хэрвээ яг хэлэхгүй гэвэл бид хоёрыг эндээс гаргаад яваад л гээд хэлсэн. Соня болон Анжело за хүнд ч хэлэхгүй гэж амлаад тэр контейнераас гараад гарсан даруйдаа бүр ингээ хар хурдаараа гэрлүүгээ гүйсэн. Гэтэ Анжелогийн одоо хүзүүнээс нь хоолноос нь амар их цус алдаад гэртээ орох үед угаасаа эцэг их нь бүр шоконд ороод юу болсон гэд тэгээ яаралтай түргэн тусламжийн эмнэлэг рүү авч явсан ба. Анжелог авч явчих үед эмчнэр яаралтай хагалгаа хийх хэрэгтэйгээд тэгээд Анжелогийн одоо ингээд зүсэлт нь хэрвээ 1 мм-ээр илүү гүн орсон бол амь насаа шууд алдах байсан. Эцэг их нь яг юу болсон яасан ийсэн гэд Соня болон Анжелогоос асууж эхэлсэн. За угаасаа хэлхээс өөр аргагүй байдалд ороод тэдний үеэл Данило Рестиво ийм зүйл санаатай хийсэн гэж хоёр хүүхэд мэдүүлээд цагдаагийн газар эцэг их нь гомдол гаргасан байна. За мэдээж хэрэг одоо хамаатнууд дунд ийм юм болсон учраас одоо гэр бүл дотор амар том асуудал тэгсэн. Ингээд Данилогийн аав Маурицио хамаатнуудаасаа одоо гомдол саналаа буцаагаад аваач гэд маш их гуйсан. Тэр тусмаа одоо энэ Анжелогийн ээж аавд нь 1 сая лир санал болгоод манай хүүд гаргасан гомдлоо буцаагаад авчгаа би хүссэн бүх зүйлийг чинь хийгээд бүр Рестивогийн аав Маурицо уйлаад гуйсан хүүгийнхээ төлөө. Энэ Анжелогийн 10 настай хүүгийн ээж аав нь санхүүгийн хүндрэлтэй байсан учраас энэ саналыг нь хүлээж аваад тухайн гаргасан гомдлоо цагдаагийн газраас буцаагаад татсан. Тэгээ хүүхдүүд хоорондоо тоглож байгаа санаандгүй юм зүйл болсон байна гэдэг зүйлээр цагаатгаад ингээд болсон юм байлээ. Одоо гомдол гаргахаа. Гэхдээ мэдээч хэрэг хамаатнууд ч гэсэндээ хүн одоо амь насаа алдах хэмжээний эрсдэлд орсон хүүхдүүдийг айлгсан ийм зүйл болсон учраас хамаатнууд нь энэ Маурициод хатуу сануулсан гэсэн чи над хүүгээ одоо сэтгцэн эмчид үзүүлж яаралтай амжилтанд оруул наадах ч угаасаа хэвийн биш байна гэдэг ингээд хатуу сануулсан. За тэгээд тухайн үед аавнууд бол угаасаа манай хүү ингээ хэвийн биш тийм учраас би одоо энэ дээр анхаарнаа, эмчилгээнд явуулнаа гэж амлалт өгсөн юм байлаа уг нь. Би гэхдээ одоо ингээ бодоод байгаа хгүй юу. Энэ Данило Рестиво дөнгөж 14 настай хэрнээ яаж доо толгой тархинд нь 10 настай үеийнхээ хоолойг нь утгаар одоо зүсэх бодол орж ирсэн. Хэрвээ одоо тэнд тэр нууц пост одоо галыг үзүүлээгээд яриад байсан Соня гэдэг үеэллээ ганцаар ингэ авч явсан бол Соняд бүр ингээ юу тохиолдох нь бол үнэхээр таашгүй. Тэгэхээр 14 настай бүр аль хэдийн амар асуудалтай болсон хүү байсан гэсэн үг. За гэхдээ одоо энд бүр илүү чухал зүйл ярих хэрэгтэй юу гэхээр одоо аав нь хүүгээ одоо албан ёсоор сэтгэл зүйн эмчилгээ юмд хамруулна гэж амласан хэрнээ юу ч хийгээгүй хүүгээ зүгээр л ингээд дураар нь орхицсон. Тэгээ ямар нэгэн асуудал хийх болгонд хүүгийнхээ ард талыг зүгээр л мөнгөөр дандаа шийдэж ирсэн юм байна лээ. Ер нь бол Маурицо ингээд эрх мэдэлтэй албан тушаалтай ажил хийдэг учраас хотдоо нэлээд нэр хүндтэй нөлөө бүхий эдийн засгийн хувьд бол санаа зовлтгүй хүн. Тийм болохоор ингээд Данило Рестиво хүн ингээд байнга асуудалд орох болгонд аав нь зүгээр л тэрийг мөнгөөр шийдээд байсан. Энэ бол бүр амар том одоо ингээд
алдаа. Айгүй олон эцэг эхчүүд хүүхдээ хайрладаг, эрхлүүлдэг. Гэхдээ хүүгийнхээ хүүхдийн сэтгэл зүйн асуудал янз бүрийн хурц драма асуудал байгаа үед нь мэрэгжлийн хүн дээрээ аваачиж эмчлүүлэхийн оронд шууд ингээ мөнгөөр шийдээд байсан нь бол дараагийн асуудлууд хүн амны хэрэг гарахад нөлөө үзүүлсэн юм шиг надад санагдсан. За хэрэгээ цааш нь үргэлжлүүлцгээе. Үеэлүүд нь гомдлоо гаргаж татирж авсны дараа асуудал юусоо энэнгээр дуусаагүй. За ингээд 18 нас хүрэн хүртлээ Орсон сурж исэн сургууль болгондоо ерөөсөө хичээл номоо хийдэггүй, бүх шалгалтын дээрээ ундаг, ямар ч найзгүй, хинтэй ч сургууль дээрээ ярьдаггүй, маш сонин хүүхэд байсан. Тийм учраас сургуулиасаа дандаа ингээд шалгалтын асуудал болон этгээд зан характераасаа болж хасагддаг. За ингээд аав нь мэдээж хэрэг эрх мэдэлтэй хүн учраас хүүхдээ заавал ахлах сургуулийг төгсөхийн тулд өөр нэгэн сургууль руу мэйл явуулаад мөнгө өгөөд хахуулаар хүүдээ 10 жилийн буюу ахлах сургуулаа төгссөн гэдэг дипломыг авч өгсөн юм байна. Тэгэд аав нь ер нь хүүгээ жоохон ийм чанга хатуу хүчтэй хүн болгоё гэж бодоод цэргийн сургууль руу ингээд таньдаг мэддэг хүмүүсээрээ яриад мөнгө төгрөгийн төлөөд оруулсан гинэ. Тэгээ орсныхаа дараа бүр хасагдсан. Яагаад вэ гэхээр шалтгаан нь бол бие авч явах наад захын суур чадвар байхгүй, нас биеинд хүрсэн хүний ур чадвар алгаа гэж үзсэн. Шалтгааныг нь бүр нарийсгаад асуусан ч цэргийн сургууль дээр орондоо шигээд исэн гэсэн. Тийм учраас сургуулиас нь бол хассан юм байна. Элиса охин буюу хэргийн бичлэгийн эхэнд ярьсан охин бол 1977 онд төрсэн. Харин Данило Рестиво 1972 онд төрсэн. Тэгэхээр 5 насаар ах гэсэн үг. Элиса охин алга болсноос хэдхэн сарын дараа Данило өөрийнх нь ингээд ойрхон амьдардаг оюутан 3 охиныг гэрийнхэн цонхноос нууцаар байнга харж эхэлсэн. Юу хийж ийн, яаж ийн гэд шүн өдөр оройгүй байн хардаг болсон. Ер нь бол түрүүн хэлсэн штэ, сургууль тахтаа 0 яваад охтуудыг хардаг байсан гэд энэ бүр ингээд ерөөсөө сайжраагүй бүр хүндрээд эмгтээчүүдийг нууцаар даагдаг, хардаг болсон. Тэгээ энэ 3 охины амьдардаг байрных нь утасны дугаарыг олж аваад тэр утас руу өглөө орой бүр байнга залгадаг. Залхахаараа энэ 3 охины яг гэртээ юу хийж байгаа, юу өмссөн байгаа, ямар шүү байдалтай байгааг ингээд ярьдаг. Тэмүүл тэр 3 эмэгтэй чинь хин нэгэн хүн өөрсдийг ажиглаад байгаа юм байна гэдгийг мэдээд яаж байгаа штэ. Тэгээд эвгүүдөө чимээ гаргадаг, хаяа бүр ингээд гэрлүүн илгээмжээр ингээд насанд хүрэгчтэй киноны янз бүрийн зураг мураг эвгүүд юмнууд явуулцдаг байсан гэсэн. Дээрээс нь заримдаа утас руу орой үдч залгаад Бетховны Элисагийн төлөөх гэдэг аяыг тоглуулдаг байсан маа. Гэхдээ энэ нь Элисаг өнгөрснөөс хэдэн сарын дараа гэхээр энэ Данило Рестиво бүр ингээд Элисад донтцсон хүн байсан байгаа байхгүй. Элиса охиныг айл хэдийнэ бүр ингээ хараандаа авцсан. Тэр нь юугаар мэдгдсэн бэ гэхээр Элисаг ингээ гудамжинд таараад энэ тэнд харахаараа явуулдаггүй, юм яриад асуугаад зогсчдөг. Тэгээд хамдах гарын утасныхаа дугаарыг өгчих гээд ингээ аль болох найрах гэж оролддог байсан. Гэтэ Элиса өөрөөс нь 5 дүү, Данило Рестиво өөрөө 21 настай байсан энэ үед. За тэгээ Элиса бол би түрүүн хэлсэн маш сайхан сэтгэлтэй хүнд ерөөсөө үгүй гэж хэлж чаддаггүй. Тэгээд хүнээс дандаа зөвхөн эрэг талыг нь олж хардаг ийм охин учраас Данило Рестивог өрөвцөн. Яагаад өрөвцөн бэ гэхээр хотдоо ямар ч найзгүй байнга хүмүүс шоглдог, доромжилдог, доош нь хийдэг. Тэгээ сул дараа болохоор айгүй өрөвцөн гэсэн Элиса охин. Тэгээ яг энэ талаараа өөрийнхөө өдрийнхөө тэмдэглэлд ингээд бичдэг Данило ийм гэтээ надаа ерөөсө таалагддаггүй гэхдээ үнэхээр өрөвдмөр болохоор хаяа нэг уулзч юм ярьдаг гэд өдрийнхөө тэмдэглэлээр Элиса тэмдэглэдэг. Элиса охин 1993 оны 9 сард алга болсон шүү дээ намар. Гэтэ энэ 93 оны яг зуны ихэнх үед Элиса Жилдо гэдэг энэ зурган дээр харагдаж байгаа ахтагаа Потенца гэдэг амьдардаг хотоос 2 цаг 30 минутын зайд байдаг далайн эргийн хотод далайн эрэг дагуу ингээд салхилж ирсэн юм байна. Тэгээ яг салхилаа явж ирсэн чинь гинт хаанаас ч юм бэ мэдгүй юм. Данило Рестиво гараад ирсэн. Тэгээд Элисатай юм яриад чи юу гэж салхилж байгаа мó гэд юм ярьж байж гисэн аа. Элисаг хойлоо далайн эргээр жоохон алхах л да гэд тэгсэн чи Элиса үгүй би ахтагаа явж ин гэд шууд ингээд
татгалцсан. Тэгсэн чинь юусоо тайван явуулахгүй би чамаа хүлээж чаднаа. Хоёулаа хамтдаа өнөөдөр далайн эргээр алхах л та гэд гуугаад байсан гинэ. Тэгээ Элиса үгүй гэсэн чинь гарнаас нь одоо тохоо хэсгнээс нь барьчаад Элисаг авч явах гээд за явъя гэд ингээд тэгээд хэсэг нэ. Тэгээ жилдөө ах нь бүр гайхаад энэ Данило Рестиво гэд залуу чи яв байл гэд ингээд баг хөөгөөд явуулсан гэсэн. Тэгээ энэ үйл явдлаас болоод энэ жилдөө ах нь энэ Данило Рестивог бүр ингээд мэдсэн энэ амир осолтой хүн байна. Яах гээд ам бол манай дүүгэргээд за одоо харин хэрэгрүүгөө буцаж орё. 1993 оны 9 сарын 12-ны өдөр Элиса Ильяна гэх найзтайгаа уулзахаар гарсан боловч алга болсон талаар бүгдээрээ дугаар ихэнд ярьсан. За ингээд энэ Ильяна гэдэг охин ахт нь жилдод Данило Рестиво гэдэг нэрийг хэлэх үед ах нь бүр ингээд амар айж сандарсан гэсэн. Яад вэ гэхээр Данило Рестиво дүүг нь авч явах гэж амар хичээж ирснийг далайн эрэг дээр харсан учраас яг ингээд ямар нэгэн муу зүйл болчлоо гэсэн зүүн совин төрсөн гэсэн. Ильянагаас жилд асуусан яагаад одоо энэ Рестивогод залуудаа уулзахаар явсан бэ гэдгсэн чинь Элисаг 7 хоног ятгсан гинэ чи надад уулзчих би чамд бэлэг авцсан байгаа гэд гэрийнх нь уц руу залгаад шалгаагаад байсан. Тэм болохлээрээс Элиса ер нь явж уулзахаар шийдээд бэлгийг нь авъя гэж бодоод очисон юм шиг байна. За ингээд энийг сонсоод жилдөө өөрийнхөө гэрийн утаснаас Данило Рестивогийн гэрийн утас руу залгаад Данилогийн аав Маврицио утсандаа хариулаад Данило одоо хоол идэж гин тийм болохоор чамд одоо хариулах боломжгүй байна гэж хэлсэн. Харин жилдөө өөлөөс нь манай охин дүү танаа хүүтэй уулзчаад алга болчлоо. Тэм учраас яг одоо надтай яриул гэж шаардсан. За Данилогийн аав нь бол уцаа хүүдөө өгсөн. Тэгээ жилд одоо яриулсан байгаа. Тэгээ жилд шууд асуусан. Одоо Элисагийн ах байна. Хоёр уулзсан гэж яагаад Элиса гэрт ирэхгүй байгаа юм бэ гэд. Тэгээ Данило хэлэхдээ бол бит хоёр сүм рүү хамт яваад залбирал үлдээд. Тэгтээ Элиса төрүүлээд явсан. Тэрний дараа би сүм дотор үлдээд тэнд залбираад үлдсэн. Гэтэ Элисаг сүм рүү ирж ах явцад нь гэрээсээ гарсныхан дараа нэг сонин хүн замд нь таарчаад хоргоогоод байсан гэсэн. Тэрнээсээ болоод амар айсан сандарсан байдалтай надтай уулзсан гэж тайлбарлсан. За ингээд жилдөө энд нь бас яг шууд итгээгүй ингээ юм асуух гэж итэл Данило Рестивогийн аав Маврицио шууд уцыг нь булаач аваад амар хурдан тасалсан. Тэм учраас дахиж ярьж чадаагүй. Жилдөө гэрийнхэн рүүгээ залгаад яаралтай одоо буцаад потенциад ирэхийг хэлсэн. Яад гэхээр Элиса алга болчлоо гэд. За ингээд гэрийнхэндээ бүгднийг тайлбарлаад дуусны дараа энэ өөр нэг ах нагаа штэ одоо Лучано гэд Элиса ч хоёр ахтай. Лучано гэдэг ах нь энэ Данило Рестиво гэдэг залуугийн талаар сонссон даруйдаа шууд гэрлүүн яваад очсон. Тэгээ ер нь бол ингэдэг одоо нэг Италид ингээд үүдэн дээрээ бүх ингээд айлуудын нэр тэгээд хонхон байж идэг шууд ингээд хонхойг нь дарж хаалгыг нь онгойлголдог байхгүй. Тэгээд Данило Рестивогийн гэрийн гадаа нэрээд хонхойг нь дарсан чинь хамгийн түрүүнд Данилогийн аав Маврицио нь хинбэ гэд хариулсан. За тэгээд Лучано шууд хэлсэн би эмэгтэй дүү Элисагаа хайж гин танаа Данило хүүтэж уулзмаар байна. Одоо буугаад гараад ир гэж хэл гэдгсэн чинь би одоо хүүхдээ гаргахгүй гэд ингээд ууралсан гинэ. Тэгсэн чинь Лучано нь шууд хэрвээ чи гарахгүй бол би эвдэд орно шүү гэд ингээд амар сүрдүүлсэн. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа Данило Рестиво гэрийнхэн гадаа гараад ирсэн. Гарч ирэхдээ бүр ингээ хүлэрцэн, салгалцсан. Үнэхээр сандралтай гарч ирсэн. За тэгээд Элисагийн анх Лучанотой уулзаад Данило хэлэхдээ бол сүмд хотын төвдөө залбирал үлдчихэд Элиса төрүүлээд гэрлэгөө явцсан. Харин би сүм дотор үлдсэн гэж тайлбарласан. За тэгээ ах нь бол тэндээс яваад тэр яриад байгаа сүм дээр нь очсон. Тэр сүм дээр очсон чинь хүмүүс ерөнхийдөө бол Элисаг юусе хараагүй янз бүрийн одоо сонин зүйл юусе байхгүй байсан. Гэхдээ тэр сүмийн нэгдэлт нэг юм жижигхэн хаалга байсан гинэ. Тэр хаалгыг онгойлгуулад дээшээ гараад дүүгээ хаяа гэд Лучано ер нь тэр сүмийн ажилчдаас нь хүссэн юм байна. Тэгсэн чинь сүмийн ажилчид нь энэ хаалганы дэлгүүр ганцхан л хүнд байдаг. Тэр хүн өнөөдрийн одоо залбиралд оролцож энд хэсэг байж байгаа. Тэгээ яваад өгсөн. Одоо бол байхгүй гэж тайлбарсан. За Лучано гэртээ буцаж очичоод ээж аав гэрийнхэнтэйгээ ярилцаад цагдаагийн газар очиж
хэлэхэр шийддэг. Дүүн алга болчлаа гэдэг. Цагдаа дээр очисон ч 24 цаг өнгөрөөгүй байна. Магадгүй сайн дураараа гэрээсээ оргон зайлсан ч гэж магадгүй. Тийм болохоор хүлээж авахгүй гэд цагдаа нар тэгсэн. Тэгээ энэс болоод гэрийнх нь бүр амар уурлаад одоо манай дүү гэрээ орноосоо оргох хүн биш. Алга болчлоо. За хамгийн түрүүнд тэдний хэлсэн зүйл нь болохоор энэ Данило Рестиво гээд одоо асуудалтай ийм сонин залуу өөрийг нь маш удаан дагаж залгаж янз бүр болж исэн үүдж хоргоож исэн энэ залуутай хамгийн сүүлд уулзсан бид нар энэ хүнийг сэжгэлж ин баривчилж өг гэдэг ингээд шаардсан. Гэтэ цагдаа нар бол энийг 24 цагийн дотор ерөөсөө зөвшөөрөхгүй гэд нэг өдөр хүлээхийг хэлсэн байна. За маргааш өдөр нь өглөө цагдаа нар юу болсон бэ гэхээр тэр гомдлоо гаргаад бүх юма хийжээд энэ Данило Рестивогийн гэрийн хаягийг нь шалгаад за гэрлүүн цагдаа нар явуулсан. Тэгсэн чинь цагдаа нар очиход аав нь Данило ингээд Наполи руу бичиг баримт нэг шинжилгээний бичиг баримтны зүйл хүргэж өгөх гээд явцсан. Маргааш өдөр ирнэ гэд хэлсэн. За тэгээд угаасаа цагдаа нар за ойлголоо гэж хэлээд гэрээс нь гараад маргааш нь боллоо Данило тэр Наполигоос Потензад буцаж ирэх ёстой штэ тийм. Тийм болохоор цагдаа нар Наполигоос Потензад автобус ирж зогсдог яг тэр газар хүлээж исэн. Одоо өглөөнөөс эхэлж хүлээгээд Данило ерөөсөө ямар ч автобуснаас буугаагүй. Тэгээд Потензад яг тэр автобусны буудлын дээр л уг нь бол автобус нь ирж зогсдог юм байна. Сүүлийн зогсоолаа гэдэг. За тэгсэн чинь ингээд судлаад үзсэн чинь Данило автобуснаа суусан. Наашаага одоо Потенза руу ирж исэн гэхдээ нэг зогсоолын өмнө жолооч ос нь гуйсаар хагаад бууцсан. Яг энэ өдрөө буюу одоо Наполигоос ирсэн энэ өдрөө аав болон хуульч хоёртой нийлээд Данило цагдаагийн газар очиод Элиса охины хэрэгтэй холбоотой мэдүүлэг өгнө гэж гинт хүрээд ирсэн. За нөгөө зогтчихсэн хүн чинь гинт хүрээд ирсэн. За тэгээ цагдаа нар мэдүүлэг авч ирсэн чинь Данилогийн яг 100 гарн дээр нь ингээд зүсгэгдсэн бүр амар гүнзгий шарах байсан. Тэгээд цагдаа нар чи энийг ингээд яаж агаад юу болоод гэмтчихв гэдгсэн чинь би сүмэс гараад явж агаад санаангүй ингээд тоосхон дээр гიშгээд халтарч унахтаа ингээд доош унаад тэгээд яг унжахад төмрийн ингээд нэг юм төмрийн юм дээрээс унж орж ирээд миний гарыг зүссэн юм аа гэж тайлбарласан. За ер нь бол цагдаа нар бас тэнийг биш штэ тий. Тэгээ яг тэр унсан гэж хэлсэн газар нь очиод шалгаж үтсэн. За үнэхээр төмрөө одоо юм унсан байна уу? Тоосоо байсан уу? За дээрээс нь цусны одоо улмар байна уу гэд үтсэн чинь тэнд бүр ямар ч улмар байгаагүй. Тийм учраас энэ бол цагдаа нар анханасаа энэ жоохон худлаа болчлоо гэж шууд ойлгосон. Данилогийн гар зүсэгдсэн шалтгаан нь мэдээж хэрэг цагдаа нар яг энэ Элиса охин алга болсон 9 сарын 12-ны өдөр Данилогийн уулзсан бүх хүмүүс явсан бүх газар харсан, таарсан, ярьсан бүх хүмүүсээс маш нарийн мэдүүлгүүдийг авч эхэлсэн. Хамгийн ихний хүн бол түүний эмэгтэй дүү Ана. Ана тэр өдөр гэртээ байж исэн чинь Данило Ревисто гэртээ орж ирсэн. Тэгээ орж ирэхдээ бол ингээд хувцс нь маш их хэмжээний цусны бодогдсон орж ирсэн гэсэн. Тэгээд юу болсныг нь асуусан чинь алтж унаад гараа хэмтээгээд тэгээд ингээд цус болчлаа гэж хэлсэн. Сандарсан да дүүн одоо дөргөн тусламжтай удаад дөргөн тусламжийн хэсэг дээр аваад очсон чинь эмч нь бүр ингээд шокнд орсон гэж байгаа. За тэр дөргөн тусламж дээр байсан эмчээ мэдүүлэг авахад шархныхын талаар ер нь тэр юм анзаарсан байгаа. Юу гэсэн бэ гэхээр ойдол тавьж өгсөн. За гэхдээ тэр шарх нь бол хутганы цусүүлсэн шарх байсан. Ингээд төмөр унаад хизээж тийм одоо шарах өгөх боломжгүй тэр үл яг ингээд эртээ зүйлээр зүссэн шарах байсан гэж эмч нь бол тайлбарласан юм байна лээ. Дээрээс нь одоо гарандаа тийм гэмтэл авлаа гэд бүх хувцс нь цуснд будагдтлаа. Тийм их хэмжээний цус алдах боломжгүй. Тийм учраас цагдаа нар тухайн өдөр өмсөж явсан бүх хувцсыг нь шинжилгээ нөхөй гэр орноос нь одоо гэрийнхнээс нь шаардсан. Тэр үед Данило Рестивогийн аав Маврицио хуульчийнхаа зөвлөгөөгөөр хүүгийнхээ хувцсыг өгөхөөс татгалзсан. Одоо бүр маш сонин үйл явдлын талаар ярив. Цагдаагийн газраас Данило Рестивогийн хувцсыг нь авах гад гэрийнх нь гадаа үүдэнд очсон чинь аав нь бол Маврицио буюу аав нь өгөөгүй. Тухайн цагдаагийн газрын ажилтан байрных нь одоо ингээд дэше балкон руу харсан чинь Данилогийн бүх хувцсыг угаагаад балкон дээр хатах гээд үлгцэн байсан. За ингээд Элиса охины хэргийг хариуцж байсан одоо шүүгч рүү залгаад
энэ гэр бүл Данилогийн хувцсыг өгөхгүйгээд та ингээд хуульч руу залхаад шаардаач гэд хэлсэн чинь энэ шүүгч нь хуульчтай нь ярьчаад буцаад хэлсэн хувцсыг нь авах хэрэггүй зүгээр буц гэж хэлсэн. Тэгэхээр энэ Элиза охины хэргийг хянан шийдвэрлэж исэн энэ шүүгч нь хүртэл амар нотой болоод ирж байгаа. Одоо яг үнэндээ бол Данилогийн тэр өдөр өмсөж явсан бүх хувцас бол хэргийн бүр амар том нотлох баримт, гэхдээ нотлох баримтыг авч чадаагүй. Одоо бүр сонирхолтой юм болно. За бид нэр Эммануэла охины хэрэг дээр нэгэн нэвтрүүлгийн талаар ярьж ирсэн. Тэр нь болохоор харсан хүн байна уу гэдэг утга санаатай Италийн одоо алга болсон хүмүүсийн талаар ярьдаг, хэргийнхэн процессын талаар ярьдаг ийм нэвтрүүлэг. За энэ нэвтрүүлгийн одоо талаар би Эммануэла охины хэрэг дээр ярьсан. Яг энэ нэвтрүүлгийн үеэр энэ нэвтрүүлэг дээр Элиза охиныг ярьж хахад 1993 оны 10 сарын аль хэдийнэ болсон. За 10 сард энэ нэвтрүүлэг дээр Элиза охины хэргийг ярьж итэл нэг дуудлага телевизэд орж ирдэг студид. Энэ дуудлагаар нэгэн эмэгтэй Потенцад амьдардаг. За Данило Рестиво гэдэг энэ залууг мэднэ, юу хийдгийг нь мэднэ гэж ярьсан. Тухайн эмэгтэйгийн хэлснээр Данило Рестиво автобусанд суухдаа ингээд хаачтай ордог. Тэгэд олон хүн ингээ байж хахад ороод эмэгтэй хүмүүсийн ардан зогсоод үснээс нь хайчилж аваад халааслаад за ингээд автобус хөдлөн хүртэл одоо тэгээд үсийг нь авчиж ингээ автобуснаас гараа авчдаг юм шиг байна. Тэгээ гараад автобус хөдлөн хүртэл тэр эмэгтэй рүү хараад энийгээд гадаа нь зогсож идэг. Ийм эрэхтэй. Тэгэд энийг нь зөвхөн нэг хүн биш хоёр хүмүүс бүр ингээд баг хот даяараа мэддэг болцсон. Тэгээд тэр хот буюу одоо Потенцад Данило Рестивогийн хоч нь болохоор өстой үсчин гэдэг хочтой. Яагаад гэхээр ингээл хаачтай яваал эмэгтэй хүмүүсийн үсийг хаачлаа явж идэг автобусанд. Ийм амар гаж сонин одоо зүйл хийдэг. Энэ нэвтрүүлгийн дараа энэ Потенца хотын цагдаагийн газарт Данило Рестивод үсээ одоо хаачлуулсан гэх эмэгтэйчүүд хэдэд удаа одоо гомдол гаргасан. Дээрээс нь Данило Рестиво эмэгтэйчүүдийн үсийг нь ингэж хаачилж авчаад гэртээ аваачаад цуглуулга хийдэг гэсэн мод ингээд тэмдэглэлийн дэвтэр юмнууд дээрээ бичээд ингээд энэ тэнд ингээд наагаад тэгээд ингээд эмэгтэй хүний үс цуглуулдаг юм эрэхтэй. Одоо хэргийн хамгийн чухал хэсгийг бас ярилцгаая. 1993 онд алга болсон Элиза охин 1995 оны хүртэл ямар ч ор сургаггүй хэвээрэл байсан. За гэр бүлийнхнийхэн тухайд бол ээж нь ерөөсөө охиныхоо хэргийн төлөө тэмцэхийг хизээч зогсоогоогүй, маш идэвхтэй хүчин чармаалттайгаар хэрэгт одоо гар бие оролцоор л байсан. За харин аавынхын тухайд бол би дугаарыг хэмт хэлсэн. Аав нь одоо Элизатай маш дотны харилцаатай ганц охин нь. Тэгээд Элиза бол аавын охин. Тэм учраас аав нь Элизаг алга болсны дараа энэ хэдэн жилийн хугацаанд сэтгэл санааны маш том хямралд орж одоо унтахаа болж, гэр орноосоо гарахаа болж, хүмүүстэй ярихаа болж, өөрийгөө тусгаарлаж эхэлсэн Данило гэх энэ залуу одоо нотлох баримт үнэхээр гарч ирээгүй. Одоо Элизад ямар нэгэн муу зүйл хийсэн гэсэн үдсэн харсан хүн баримт гарч ирээгүй улмаас цагдаа нар болон шүүхийнхэн Данилог буруутан гэж үзээгүй, бүр сэжигтэнч гэж үзээгүй, зүгээр л одоо тэр өдөр Элизатай уулзсан нь үн, тиймээс хэргийн гэрч гэж үзээд шүүхээр 1995 оны 3 сарын 7-ны өдөр Данило гэх энэ залууг хэргийн үйл явцад худал мэдүүлэг өгсөн, говьулсан гэдэг шалтгаанаар 2 жил 8 сар нийгэмд тустай ажил хийх, сайн дурын ажил хийх одоо шидэглийг Данилод оноосон. Тэгэхээр одоо сэжигтэнч биш, хэрэгтэнч биш болж хувирсан гэсэн үг. Тэгээ 2 жил 8 сар гэдэг бол маш богино хугацаа. За нөгөө үнэн хизээд ялдаг, карма хаалга андуурдгүү гэж нэг үг байдаг. Шүүх хурал 1995 оны 3 сарын 7-нд болж өнгөрснөөс хойш 4 жилийн дараа буюу 1999 онд маш сонирхолтой үйл явдал болвоо. Тэр нь болохоор Женнаро Капиелло гэдэг Италийн Индрангэта гэдэг гэмт хэргийн бүлэглэлийн гангстер хүн цагдаа нарт баригдсан. Энэ хүн баригдаад одоо ялаа хөнгөлүүлэхийн тулд цагдаа нарын одоо мөрдлөгийн хэргийн үйл явцуудад туслах болцолд одоо зөвшөөрөөд за тэгээд бүх оролцсон гэмт хэрэгүүд мэддэг гэмт хэрэгүүдээ дэстаралан ярьж эхэлвэ. Энэ хэрэгүүд дунд нь Элиза охины хэрэг явж исэн. За энэ Женнаро Капиелло гэдэг хүн юг ярьсан бэ гэхээр
Элиса охины хэргийг хариуцчихсэн бидний түрүүн ярьсан Феличиа Женовесе гэдэг шүүгч эмэгтэй байгаа. Энэ шүүгч эмэгтэй одоо Данилогийн хувцсыг нь гэрээс нь авах гад цагдаагийн ажилдаа очсон ч аваад хэрэггүй гэд явуулцдаг шүүгч мөн. Энэ эмэгтэйгийн нөхөр нь Данилогийн аав Маурициог таньдаг. Маурициогийн аав нь энэ одоо шүүгчийн нөхрөлүүн залгаад 100 сая одоо лир санал болгоод хүүгээ хэрэгээс мултлахыг шаардсан. Шүүгчийн нөхөр нь зөвшөөрөөд эхнэрээ ятгаж эхлээд эхнэр нь бас зөвшөөрөөд ингээд энэ хэргийг одоо нэгсэндээ хэрэгтнийг хэрэгээс мулталсан байна. Гэр бүлээрээ нийлж агаад хахуул аваад. Хахуул авсан хэрэгээр энэ шүүгч эмэгтэйг мэдээж хэрэг шалгаж эхэлсэн гэсэн чинь энэ шүүгч эмэгтэй энэ бол гүтгэлэг гээд бүр ингээд сөрөөд гомдол гаргасан байгаа. За тэгээд одоо энэ Потенца хотын зүгээс бол Элиса охины хэргийг Салерно хот руу шилжүүлээд тэнд өөр бүр ингээд багийг одоо мөрдөн шалгах болон шүүгч удирдлагатай шинэ баг бүрдүүлсэн. За одоо яг энэ үеэс эхлээд жоохон нэг юм хонглын үзүүрт гэрэл асаж эхэлж байгаа. Энэ хэргийн багийн хамгийн ихэнд хийсэн ажил бол энэ сэжиглэгдэж байсан Данило Рестивогийн гэр болон өрөөнд нь шалгалт хийсэн. Шалгалтын үеэр хоёр маш сэжигтэй үзүүл гарч ирсэн. Эхнийх нь болохоор одоо ингээд өрөөнд дотроос нэг хайрцаг гарч ирээ. Тэр хайрцаг дотор амар олон эмэгтэй одоо нүцгэн хүний зураг байсан. Тэр хүмүүс донд ингээ бас Данило өөрөө нүцгэн зогсоод зураг авахулсан байсан. Тэгээд одоо асуусан юм байна л да, энэ ямар учиртай зургуудэ энэ эмэгтэй шүтхийн гэсэн чинь өөдөөс нь Данило Рестиво энэ манай экс үд гэж хэлсэн гэсэн. Гэхдээ тэр хайрцаг нь бүр ингээ дүүрэн эмэгтэй хүний нүцгэн зураг байсан гэсэн. Ингээ бүр дүүрэн, үнэхээр дүүрэн. Тэгээд тим их экстэй байсан юм болов мэдгүй байна. Айгуу сонио. За дараа нь болохоор өрөөнөөс нь нэг цаасан дээр Лича гэд бичсэн утасны дугаар олсон. За энэ утасны дугаар нь Элиса охины хэргийг нөгөө шүүж байсан саяны нөгөө хахуул авдаг эмэгтэй шүүгчийн утасны дугаар. Дээрээс нь бүтэн нэрийг нь Фелича гэдэг байхад цаасан дээр бол Лича гэж бичсэн байсан. Тэгэхээр ингээд нэрийг нь товчлоод амар юм дотн харилцаатай юм шиг утасныхын дугаарыг бичээд авсан. Данило Рестиво өөрийнх нь эсрэг ажиллаж байгаа шүүгчийн утасны дугаарыг яагаад авсан юм бол холбоотой болоод ярих юм байгаа болоод авсан байж таараа шүү дээ. Энэ бол амар том сэжвэр. Дараагийн зүйл энэ хэргийн баг энэ нөгөө байнга хэрэгээс гадуур үлдээд байсан Элиса охин хамгийн сүлд байсан сүмийг шалгаж үзэх ёстой гэж бодсон. Элиса охины гэрээс нь 7 минутын зайтай байдаг энэ сүмийн нэрийг Сантиссима Тринита гэдэг. За ер нь утга нь бол нэг юм одоо маш ариун дагшин гэсэн утгатай яг одоо ариун сүм үгүй юу гэдгийг нь харцгаая. Одоо жирэмгтээ сүүлийн үед нөгөө сүм хийдүүдэд итгэхэ болоод эхэлж шүү нөгөө хийж байгаа бичлэгнүүдээсээ болоод Элиса охин алга болдог өдөр хэрэг та нар санаж ивэл ах Лучано энэ сүм рүү орж ирээд нэг хаалттай хаалга байхаар нь онгойлгуулад доторхыг нь үзэх гэсэн чинь сүмийн нэг ажилтан ийшээ орж болдоггүй. Түлхүүр нь ганцхан хүнд байдаг. Тэр нь Дом Мимо одоогийн байдлаар халуун аршаан руу амрах гад явсан байна гэж тайлбарласан. За үүний дараа цагдаа нар болон хэргийн мөрдлөгийн явцад Элиса охины хамгийн сүүлд одоо байсан газар нь учраас бүрэн нэгжлэг хийхэд бол тэр хаалгыг онгойлгуулах гэсэн боловч нөгөө Дом Мимо гэдэг тахилч нь ерөөсөө зөвшөөрөөгүй. Энэ бүх олон жилүүдэд энэ хүн одоо хүн амны хэрэг яригдж байхад тэр хаалгыг онгойлгохгүй гэдэг зүйлийг л яриагсаа ямар амар эрх мэдэлтэй хүн юм мэдгүй. Тэгээд нэг одоо энэ сүмийг тахилч. За тэгээд шинэ хэргийн баг энэ хаалгыг онгойлгох хүсэлтийг сүмд гаргасан. За тэгээ сүмд ороод энэ хаалгыг онгойлгуулад орох гэсэн чинь Дом Мимо шалгалтаар ирж байгаа юу те гэж асуугаад тэгээд тийм ээ одоо Элиса охины хэргийн мөрдлөгийн ажлаар ирлээ гэсэн чинь тэгвэл оруулахгүй гэсэн. За тэгээд нэг юмрх юм болсон. Үүнээс гадна энэ Дом Мимогоос цагдаа нар Данило Рестивог таних уу гэд асуусан чинь таних уу гэж хэлсэн. За тэгээд одоо хөгшин настай хүн байж доо. Нэг алхаад
баригдах хамын дээр худлаа яраад тэгээд амар баригдсан. Бүр жинхнээс амар баригдсан. Яасан гэсэн чинь бүгдээр ингээд дугаар эхлэхэд нэг Данило Рестивогийн зургийг би харуулж ирсэн шүү дээ. Одоо энэ зургийг. Энэ зургийн хажууд Данилог ингээд гарнаас нь барьсан тэрвэрсэн байгаа хүн бол дом юм байгаа байхгүй юу? Тэгээ энэ 18 насныхан төрсөн өдөр дээр урагдж ирээд төрсөн өдрийн зурганд орсон байна. Яг танихгүй гэж хэлснийхаа маргааш баригдаж байгаа штэ тий. Үнэхээр ичмээр бүр. Энээс гадна энэ дом юм штэ тий. Данилогийн аав Маврициогийн айгуу тийм татны хүн. Тэр нь юугаар нотлогдсон гэсэн чинь би хэргийн яг ихэнд ярьсан 10 настай үеийнхээ хоолойг нь зүсэлснээс болж одоо аав нь үеийнх нь гэрлүү яваад ээж аавд нь мөнгө амлаад уйлж гуйсан гэж нэг ярьсан штэ. Яг тэгэж явхдаа энэ Маврицио нэг хүнтэй хамт тэр айлд очсон. Тэр хамт очсон хүн дом мимо байсан. Тэгэхээр бүр айгүй олон жилийн өмнөөс угаасаа таньж мэддэг нэлийн дотн харилцаатай хүмүүс байсан байгаа. Үүнээс гадна нэг сонин сэжигтэй зураг байгаа. Тэр нь болохоор дом мимогийн одоо ингээд сүмдээ өмсдөг юм хувцас байт юм байна. Тэр хувцас нь ингээд урт одоо энэ зурган дээр харагдчихэв. Энэ хувцсных нь нэг заяо товчн байхгүй унтсан байгаа. За тэгээд энэ зургийг яг тэр Элиса охин алга болдог үеийн одоо тэр бүтэн сайн өдөр сүмийн цуглааны дараа ахуулсан зураг байж таарсан. Тэгэхээр энэ өдөр яагаад энэ дом мимогийн хувцсных нь нэг товчн байхгүй болцсон байсан юм бол бас айгүй сонин. Одоо ийм ажил хийдэг мөнгөтэй, ийм нэр хүндтэй ажил хийдэг нөлөөтэй хүн чинь хэрвээ ингээд хувцс нь асуудалтай байвал тэрийг солиход бол энэ хүнд ямар ч асуудал байхгүй шүү дээ. Цагдаа нар энэ хооронд тэр сүмийн нөгөөд нэг орж болдоггүй хаалгыг онгойлгуулж чадсан. Ороод дотор нь хяналж шалгалт хийгээд үзсэн чинь юу ч гарч ирээгүй. Зүгээр л ямар ч сэжигтэй болмор байгаагүй. Гэхдээ одоо ингээм амар хугацаа алдсан болохоор магадгүй цэвэрлсэн анзалсан ч байж болно. Гэхдээ тэрийг бол одоо мэдгүй. Гэхдээ юу ч алдаагүй гэсэн. Элисагийн энэ зурган дээр харагдаж байгаа ах буюу Жилдо Элисаг алга басны дараа вебсайт нээгээд хэрэгтэй холбоотой материалуудыг цуглуулдаг байсан юм байна. Энэ сайтн дээр нэг өдөр нэг мессеж ирсэн. Тухайн мессежн дээр Элиса амьд байгаа. За одоогийн байдлаар Бразилд амьдарч байгаа. Гэтэ гэрээсээ хол ингээд цогтох хүсэлтэй байсан учраас одоо дахиж битгий ингээд хайгаараа та нар ингээд одоо Элисаг мартах хэрэгтэй. 50 орхио гэдэг мэйлээс ах нь энэ мэйлийг уншаад амар гайхсан. Тэгэд энэнд бол ерөөсөө итгээгүй зүгээр энэ бол нэг юм явуулга байх гэж бодоод тэр мэйлнийх нь одоо нэг юм чухал дугаарыг олж аваад тэгээ ингээд хайсан чинь тэр имэйл ерөнхийдөө интернет кафе буюу одоо нэг интернетийн төвүүд идэг штэ. Тийм газраас ирсэн. За тэрийг нь цагдаагийн газар авчиж өгөө шалгуулсан чинь Потенца хотоос явуулсан мэйл байж таарсан. За тэр Потенца хотын интернетийн газарт очиод яг мэйл ирсэн өдөр он сарыг нь харуулад яг ямар үйлчлүүлэгч айл компьютер дээр суусан бэ гэдгийг асуусан чинь Данило Рестиво орж ирээд тэр имэйлийг Жилдо ахын сайт руу явуулсан байсан. Тэгээ ингээд баригдсан. Тэр нь бүр ингээд бүх юм тодорхой болсон. Гэтэ хин ч үуч хийж чадаагүй. 2002 онд энэ Данило Рестиво онлайнаар одоо болцдог, танилцдаг тийм нэг сайтн дээр явжгаад Fiamma Marsango гэдэг Итали эмэгтэйтэй танилцсан. Энэ эмэгтэй бол гэхдээ одоо англи ганцаараа амьдардаг, эрүүл мэндийн асуудалтай учраас өөрт нь одоо хань болоод туслах хүн хайж байгаа. Өөрөөс нь одоо Данило Рестивоос бол нэлийн олон их чинь мэлээ. Гэхдээ ганцаараа амьдардаг, хувьдаа гэр оронтой. За ингээд Данило шууд энэ боломжийг нь олж хараад энэ эмэгтэйтэй нэлээд олон сар мессежлэг чатлаад тэгээ энэ эмэгтэй сүултээ хэлсэн одоо Рестиво аюу таалагдсан юм шиг байгаа юм Fiamma-д тэгээ хэлсэн хэрвээ чи Англид хурж ирвэл надтай амьдарч болно манад байж болно шүү гэд хэлдэг. Энийг нь мэдээж Данило Рестиво шууд ашиглаад Англид яваад очсон. Яагаад гэвэл одоо Элиса охины хэрэг хөгдөөд яригдаж байгаа учраас Италиас зугтахын тулд Англи руу яваад өгсөн. Ингээд тэнд очиод Fiamma Restivo хоёр ингээ үерхэд хамтдаа амьдраад нэлээд хэдэн сарын дараа энэ хоёр шууд гэрэлсэн баг. Ингээ албан ёсоор Англид гэрэлж байгаа учраас тэндээ үлдээд ажиллаж амьдрахаар болсон. Гэхдээ Restivo англиар ярьдаггүй. Энэ эмэгтэйтэйгээ зүгээр италиар ярьдаг. За ингээд энэ хооронд одоо Италийн цагдаагийн газар хизээч
Рестивоогоос ерөөсөн нүдээс халгаагүй Элиса охины хэрэг дээр баттай нотлох баримт олдох хүртэл одоо нууцаар Рестивог байнга ажиглаж хинтээ юу хийж байгаа хаашаа явж байгааг нь хяндаг байсан. Дээрээс нь ингээд зогсохгүй Английн одоо цагдаагийн газар одоо тухайн тэр дүүргийнх нь цагдаа нартай холбогдоод танаа тэнд одоо Италиас ийм хүн очсон байгаа шүү. Энэ хүнд ингээд жоохон ингээд болгоомжтой хандаарай гэд мэдээлсэн. За одоо манайхаа маш анхааралтай сонсоорой. Одоо дугаарыг бүр ингээд жоохон эвгүй өсвөр орох гэж байна. Тэгээд одоо би удахгүй та нарт нэг дуудлага сонсгоно. Тэгээд жоохон айдаг зүрх мөтэй хүмүүс болгоомжтой байгаараа. Үүнээс гадна одоо Итали улсад болсон үйл явдлыг ярьж ирсэн бол Англи улсын нэгэн жижигхэн хотод болсон үйл явдлыг ярих гэж байна. Тэгэхээр Элиса охины хэрэгээс өөр нэгэн хүн амны маш хэрцгий хэргийг ярих болно. За тэгээд энэ хэргийг яриад Элиса охины хэргийг хэрхэн одоо илэрсэн талаар ярих болно. Яг гэхээр энэ хоёр бол хоорондоо ашгүй холбоотой хэрэг учраас заавал ярих ёстой. За ингээд одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа зураг руу анхаарлаа хандуулад хэдүүлээ энэ хэргийн талаар ярилцгаая. Тухайн хэрэг нь сая хэлсэнчлэн Англи улсад болж өнгөрсөн 2002 оны 11 сарын 12-ны өдөр зурган дээр харагдаж байгаа энэ цэнхрээр тэмдэглэсэн гудамжны улаанаар тэмдэглэсэн хэсэг дээр одоо энд нэг байшин харагдаж байна. Энэ байшингаас цагдаагийн газарт дуудлага гардаг. Дуудлаган дээр нэгэн хүү залхаад ээжигээ гэрийнхээ нойлын өрөөнөөс хідэн хэсэг болсон байдалтай аллаа гэж хэлэхэд тухайн дуудлаганд хариулсан оператор эмэгтэй өөд үснэ. Ээж жоохон ч уйлаад байгаа юм шүү гэж хүүд хариулдаг. Хүү үгүй би тоглоогүй байна. Энэ бол манай эмэгтэй дүү гэсэн чинь ээж чинь тэгээ хаана байгаа гэд өөд үснэ гэдэг. За тэгээ хүү ингээд ээжигээ ямар байдалтай байгааг тайлбарлаж хэлээд ойлгуулах үед оператор за тэгээд ээж чинь яг хин гэсэн юм бэ гэдгсэн чинь хүүн өөд үснэ. Би яаж мэдэхгүй штэ гэд ингээд хэлж байгаа. За одоо бүгдээрээ энэ дуудлагыг сонсцгоё. За энэ текстэн дээр бичигдсэн зайн болсонгүй дуудлагын төгсгөлд хүүн ээж нь сургуулиасаа тараад гэртээ орж ирээд ээжигээ дуудсан чинь байхгүй байсан. Тэгээ ингээд хайсан ч олдохгүй байсан. Тэгээ бааны өрөөнд орж ирсэн чинь ингээд газар хэвтэж байна. Одоо амьсгалахгүй өнгөрцөн байна. Дээрээс нь ингээд хоёр хүүхийг нь тасалсан байна гэд хэлсэн чинь оператор эмэгтэй хоёр хүүхийг тасалсан гэд ойрлсон чинь хүүнүүдээс нь тийм ээ гэд уурлаад хэлж байгаа ийм дуудлага. За нэгт бол ингээ оператор эмэгтэй нь бүр ингээд үнэхээр хүлдүү байсан. Одоо ээж маань одоо ингээ алуулсан байна гэд хэд дахин хэлээд тахад ч үүдсэн ээж чинь тэгээ яасан хаана юу тохиолдсон ингээд ийм асуултууд асуугаад байгаад байсан. За энэ удаагийн одоо болсон явдал маань бол бүр ингээд аимшигын кино болж хуурж байна. Цочирдмаар юмнууд энэ хэрэг дээр ингээд хитрхи олон гарч ирж байгаа. Тэгээд одоо гэхдээ цаг маань болохоо болчлаа манайхан. Тэм учраас дугаараа 2 хуваахаас өөр арга угаасаа надад байхгүй. Яагаад вэ гэхээр хэрэг дөнгөж талдаа орж байгаа. Цаашаага үргэлжлэл нь маш их зүйл байгаа. Үлцэн мэг ярих гэхээр цаг маань хитрхи урт бичлэг болох гээд байгаа учраас part 2 гэж оруулаад хэрэг хэрхэн шийдэгдсэн болон одоо энэ дуудлагын дээр сая сүулт ярьсан Английн жижигхэн хотод болсон явдлыг ч гэсэндээ Элиса охины хэрэгтэй хэрхэн холбогдсон талаар бүх тайлбарыг дараагийн бичлэг дээр хийцгээе. Тэгээ энэ удаагийн бичлэг дээр маш олон зүйлийг бүгдээрээ ярилцсан байгаа. Одоо нэг дүгнээд хальт ярьчий. За бүгдээрээ 1993 онд Итали улсын Потенца хотоос ор сүргүү алга болсон Элиса гэдэг охиныг ярьсан. Элиса охины хэрэгт сэжиглэгдэж байсан Данило Рестиво гэдэг хүний талаар ярьлаа. Тухайн залуу одоо гэмт хэрэгтэн гэж үзэхэд яг нотлох баримт олдоогүй учраас энэ залууг ер нь суллаад явуулсан. Тэгээ энэ залуу эрхчлөөдөө одоо амьдраад явж байгаад 2002 онд Англи улсын нэгэн
хотод ирээд нэг эмэгтэйтэй гэрэлсэн түүхийг сая ярьлаа. Энэ хүртэл үргэлжилсэн байгаа. За үлдсэн хэсгийг нь бүгдээрээ дараагийн дугаар дээр ярилцсанаа. Ер нь энэ удаагийн дугаар дээр та нарт маань яг амар эвгүй санагдсан зүйл юу байна? Ер нь ямар бодол төрж чинь? Та нарт яг энэ удаагийн дугаараас ямар сэтгэл үлдэв? Тэрийгэ комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд хэр их одоо олон хүн энэ дугаарыг сонирхож байна. Тэрийг нь ажиглаж аваад би дараагийн дугаараа оруулъя. За тэгээд хэрвээ та нар маань хурдан сонсомоор байвал комент хэсгээр үлдээгээрэй. За тэгээ энэ удаагийн дугаар маань та нарт таалагдсан гэж итгэж байна. Бүгдээрээ дараагийн дугаараар уулзцгаая. Суугаад дэмжихээ битгий мартаарай.